MC explain. За би ганцхан асуулт асууна. За энэ шүүн тунгаана гэдэг энэ. Шүүн гэдэг энэ тий. Юуг шүүх гэдэг энэ? За би тэгвэл эргүүлээд асуулт асуучихо. За. За чи яг үннээс хариулж шүү заа. За. Чи одоо ингээд карантинаас гождог усаа ирж байгаа усаа бодож ирснээс ер нь ингээд хайж байгаа усаа хэрэг бодож ирсэн бэ? Зүгээр яг энэ мянганы сорилтын сан одоо энэ компакт те усны компакт энэ төр орохоосоо өмнө одоо бол бодоод байгаа шүү дээ. Тий одоо бол бодоод байгаа. Би харин тийм чи бодож ирсэн хайж байсан. Тийм айхтар бол бодож байгаа юм. Би ч гэсэн бодож байгаа байхгүй. Хайж ус бэд юм бэ гэдэг. Уу яг чи нэг хүмүүс чи юм анзаардгүй шүү дээ те зүгээр ингээд байгаа л эдэг те тэрнээс биш яг анзаараад хүш хаягдлус хаашаа явдгийг хаягдлус нь яад тий техник нь хүмүүс яад ийд ингээд бодож байгаагүй байхгүй миний хувьд бол мянганы сорилтын сан одоо санд ажиллаж эхлэхээс өмнө тэгсэн чинь бодож эхэллээ. За энэ нэг ер нь ингээд хаягдлустай холбоотой шүүн тунгаай гэдэг чинь одоо тийшээ орно тий тэгээд чи шүүн тунгаай гэж юу юм бэ? Юу шүүх гэдэг юм бэ гэдгсэн. Шүүх гэдэг нь хаягдлусаа шүүх гэж байгаа. Тунгаан гэдэг нь одоо тунгааж бодъё гэсэн юм нэр байгаа тий. За эргэцүүлээ. Тий эргэцүүлээ. За тэгвэл хоёул одоо шүүх тал дээр нь яри. Ер нь бол ийм юм болсон юм билээ. Одоо би зүгээр ингийн ярьчих болно шүү дээ. Болно шүү дээ. Чөлөөтэй. Одоо зүгээр тий ингийн нэг хайлтар сүртэй албаны яриад авах тий. Тэгтээ. За ер нь бол одоо нөгөө хаягдл усгийн хоёул ярьсан шүү дээ. Хаягдл усыг хоёр хуваадаг юм байна. За. Нэг нь ахуйн ус, ахуйн хаягдл ус, нөгөөх нь үйлдвэрийн хаягдл ус гэдэг. Тийм хоёр ус л энэ бидний нөгөө нэг одоо ингээд муу усны сувг гээл да тий одоо ариутгах татвараа энэ төр ариутгах татвар гэдэг үгээр явдаг. Гэхдээ одоо муу усны бид нар хайж байгаа энэ сувг руу хоёр төрлийн юм хаягдл ус ордог юм байна. За тэгээд манай энэ шүүн тунгаай гэдэг хэвлэл мэдээллийн аян болвол тэр үйлдвэрийн хаягдл усыг шүүх гэдэг юм. Чи юу шүүх гэдэг юм гэсэн шүү дээ тий. Шүүлэх гэдэг байгаа юм. За хаягдл усыг. Тэр талхмаа үйлдвэрийн хаягдл усыг. Үгүй ялахгүй. Ер нь бол үйлдвэрийн хаягдл усыг шүүх гэдэг. За дээрэс нь нэмээд ерөнхийдөө энэ ахуйн усыг ч гэсэн тунгаалах гэдэг хүмүүсийг. Яагаад вэ гэвэл бид нар энэ хаягдл усан дээрээ бид нар бүгдээрээ шүү. Би ч гэсэн ялгаагүй нэ. Айхтарлаг гэгэрсэн хүн бас биш тий. Ер нь өмнө нь би бодоагүй байсан юм чинь. Тэгсэн чинь одоо бид нар Улаанбаатарын иргэд ард иргэд бид нар өөрсдөө хаягдл усыг ерөөсөө нэг боддоггүй тэр ач холбогдол үүдгүй. Тэгээд дээрэс нь тэр хаягдл ус хайчдгийг тэрнийг цэвэршүүлэх гэж шүүх гэж ямар их хөдөлмөр орж тэгээд одоо тэр төв цэвэрлэх байгууламжид руу ингээ очихлоор тийч хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Юу болтыг бид нар юу ч мэдээдгүй анзаардаг юм байна. Тэгээд энэ шүүн тунгаай аян нь тийм болохоор ерөнхийдөө бид нар явуулж байгаа тийм хэвлэл мэдээллийн аян гэж ойлгож байна. За. Яг албан талаасаа ярил 2021 онд манай засгийн газар Монгол Улсын засгийн газар 21 онд ийм үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө гэдэг засгийн газрын төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу барилга хот байгуулалтын яамны ахалсан ингээд оролцогч талууд байна шүү дээ. Тий одоо энэ үйлдвэрийн хаягдл усыг ингээд цэвэрлэхгүй болохгүй гэдэг. Тэгээд тэрэнд оролцож байгаа бүх талуудаас нь хүмүүс ингээд орсон ажлын хэсэг байгуулсан. Тэгээд 21 оноос хойш ингээд энэ ажлын хэсэг ажиллаад явж байгаа. За энд Монголын мянганы сорилтын сан яаж орж иж байна гэхээр Монголын мянганы сорилтын сангийн усны тогтвортой байдлыг хангах төслийн нэг хэсэг нь баггүй юу энэ манай ажлын. Нэг хэсэг нь болоод бид хэд хэвлэлийн хүрээлэнтэй хамтраад шүүн тунгаай гээд олон нийтийг одоо ард иргэдэг тийм. Би өөрөө ч тэр тэднийг тийм биднийг бүгд ард иргэдтэй энэ үйлдвэрийн хаягдл ус гэж юу гэдэг юм бэ? Үйлдвэрийн хаягдл усны талаар юу болоод байгаа юм бэ? Манай энэ Улаанбаатар хотод гэдгийг мэдүүлэх. За нөгөөтэйгүр үйлдвэрийн одоо үйлдвэрүүдтэй сануулах. Хаягдл ус чи ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү тийм. Сануулгаас гадна мэдээлэлжүүлэх. Хүн чинь мэдгүй юм байна шүү дээ. Тэгэхээр тэрнийг ингэж байгаа юм биш үү? Ийм одоо юм болоод байгаа юм биш үү? Хэдүүлээ хариуцлагатай байх юм биш үү гэдгийг мэдээлэх тийм одоо мэдээлэлжүүлэх аян өрнүүлж хэвлэл мэдээлэл аян. Нөгөө ажлын хэсэг яагаад байгуулагдсан бэ гэхээр ер нь бол чи бид хоёр ахын усаа ч гэсэн одоо энэ чинь бол хүмүүс ингэж мэддэг ярьдаг шүү дээ. Ярьдаг ч гэсэн хийдгүй юм бол 0-0-ын цасаа хаяхгүй байх. Ариун цэврийн хэрэглэлээ хаяхгүй байх.
одоо хийгээд татахгүй байх тийм хийгээд татахгүй байх. Хогийн савндаа л хийх хэрэгтэй. За тэгж хийхгүй бол яг юу болох гэдэг. Нойлын цаасаа одоо ингээд нойлдоо хийгээд татаад авах юм бол юу болох юм бэ? Гэж хүмүүс асуух гэдэг. Тийм тэгж асуух гэдэг тийм. Бид нар ингээд ягаад явчихж байгаа шүү дээ. Нүдэнд харагдахгүй нөгөөд чи ингээд урсаал явчихж байгаа шүү дээ. За тэгсэн чи тийм чи бөө юм болт юм байна. За. Одоо хоёул ахын яг нөгөө иргэн хүний хувьд яриад байна шүү дээ. Тэгж юм. Аж ахуйн нэгжийн талаар биш те. Үйлдвэрийг одоо жоохон хажуучаа тавьчих идэг. Хоёулаа ингээд явах. За би ингээд зөндөө надад юун дээр хоол хийгээд маш их тос гарчлаа. Нойл руу асгаал. Тэгдэж штэ. Тэ? Нойл руу асгах чи өөр асгах байхгүй юм чи тосоо тийш тийч. За тэр чинь нөгөө нэг тос. Одоо ахын юунд бол те тоос мах янз янзын заваа маа хийж байгаа шүү дээ хүмүүс. Тэгэл одоо бид нар нөгөө хэрэглэлүүд те ингээл нойлын цаас бас энэ бүгд очоод манай хөрхийн нөгөө төв цэвэрлэх байгууламж гээд Улаанбаатар хотын баруун талд байгаа шүү дээ. Баруун захад байгаа төв цэвэрлэх байгууламжууд бүгдээрээ уурсаад ингэж очив. Амар гастай. Очиж таарж байгаа. Очиж таарна. Тэгээд тэрнийг тэнд хүмүүс зарим нь гараараа цэвэрлэдэг. Гараараа юу? Гараараа. Тийм үү? Манай хоёр шиг ингээ залуучууд гараараа цэвэрлэж байгаа. 24 цаг. Тэгээд тэр чи ингээ боддоо хэр хортой гэдэг. Тэрнийг тэгээд гараараа цэвэрлэдэг. Ачаалаа дийлдэггүй. За энэ хоёул яг сүүр нөө иргэн хүний хувьд ярьсан тий. Ахын хаягдлаас ярьж байгаа байхгүй. Тэстээ сонсож байгаа юм байна. Тэр хэд чинь ингээ 24 цагаар ингээ гараараа зулгааж яадаг. За окей тэр бол ингээ зүгээр хувь хүн гэрээс ахын хаягдлуусаа ярьлаа шүү дээ. Тэгэн гут үйлдвэрүүдээс бас ус нөгөө ахын хаягдлуустай ч хамт бидний нөгөө хайсан юмтай ч үйлдвэрүүдээс хаягдлуус нь бас яваад дахиад нөгөө төв цэвэрлэх байгууллага. Үйлдвэрийн хаягдал гэж бүр амар юм байгаа бох тий. Би бол тэгж төсөөлөгдөд байна. Тийм одоо ингээд үйлдвэрийн хаягдал гэхэлэр маш их бохирдолтой байгаа. Ахуйгаасаа илүү бохирдолтой. Ганцхан тэр бидний нөгөө нойлд яаж байгаа тэр хаягдал биш. Үйлдвэрийн гэдэг чинь химийн бодисууд байгаа. Тос. За заримдаа бүр одоо ингээд хэлж болж гинэ болохгүй нэ. Заримдаа одоо ингээд үйлдвэр гэхэлэр махны үйлдвэр бой мойныг бодъё л доо. Ноос наалрын үйлдвэрүүдийг бас бодъё заяа. Хаягдал усанд нь юу байж болох вэ? Будаг, тэ химийн нөгөө бодисууд. За энийг бол яг мэрэгжлийн хүмүүс ингээ ялгцсан. Манай шүүн тунгай энийг контентууд дотор зөндөө явсан байгаа. Ялгцсан тийм бохирдол байна. Хортой тийм хаягдлууд юм байна. Буур бодис моцгоо янз янз химийн юмнууд зөндөө явж байгаа. Тэгээ эдгээр чинь бүгдээрээ нийлээд нөгөө ахуйхтайгаа нийлээд жишээлбэл байн үйлдвэрээс чи юу гардаг гэж бодож байна? Одоо янз янз тэ нөгөө нэг цус тэгэл илүү дутуу малын зоглол амар тийм тэгэл за тэгэн гут одоо бид нар ноолрын үйлдвэрүүд ч гэдэг юм уу те ноолрын үйлдвэрүүдээс чинь үс будаг те нөгөө ариутгсан юу тэрмэр шифтэмтэй бүх юм нор. За тэгээд гисэн чи одоо тортны үйлдвэр гэж бодъё. Талхны үйлдвэр. За торт морт ингээл крем бэрэм тос ингээ явдаг. Тэгэл тэр бүгд чинь нийлээл чи нэг аим шиг юм болоод төв цэвэрлэгийн байгууламж дээр очиж ийн гэж бодчихтой. За тэгсэн чинь окей төв цэвэрлэх байгууламж тэрнийг цэвэрлэх ёстой. Тэр бол тэр ажил. Гэт хийх харъя л та. Тэгсэн чинь манай яг өнөөдрийн байгаа хуучин тэгээ бидний өдийг болтол хэрэглэж исэн төв цэвэрлэх байгууламж маань хэдий хэр хүний одоо даацтай байлээ. Тэр даац нь бүр хитрээд 2-4 дахин тэр хорд нэг цэвэрлж чадах даац нь хитрээд энэ хаягдал усны тэр бохирдолт нь 2-4, 5 дахин ингээд энэ хэлбэлцэж идэг л да. Тэгвэл тийж ирдэг болцсон юм байна. За тэгэн гут одоо бүр энэ төв цэвэрлэх байгууламжийн хүмүүс ингээл тэндээс нь өмхий өнөртөж ийн гэдэг ярьдаг штеп. Тэгдэг. Өмхий 100 өмхий өнөртэй л өвл өмхий. Энэ төв цэвэрлэх байгууламжийн ажиллаа явахгүй. Үтдэр чинь даац нь хитэрч. Одоо нөгөө үйлдвэрийн даац гэж байна штеп. Тий. Одоо физикал эйжэ дээр ингээл адис үр ингээл барьдаг штеп. Тэлийн хүчээр л аваа шүү. Тэр хүндийг юмны ачаал гэж байж ах хэвээр тийм ээ. Тэр ачааллыг л дийлэхгүй байгаа даа гэсэн үг шүү дээ тий. Тэр одоо үйлдвэр эрхлэгчид болон одоо хувь иргэн хүмүүст хандаж ямар зөвлөмж хойлоо өгөх юм. За сая яг би юугаа ярьсан тий. Тэгэн гут чинь маш тавчхан одоо би дуусгах гээд гяс ярьчих дгөө. За сая хэдүүлээ юугаа ярьсан. Бохирдлоо ярьсан тий. Тэгээд үйлдвэрүүд маш их хаягдaltaй ийм юутай юу яагаад наа. Хаягдлаа бохирдолтой ус хаяад байна. Төв цэвэрлэх байгууламж дийлэхгүй байна. Яг энэ чигээрээ бохирдолтойгоо байгаад байвал шинээр ашиглалтанд орох гэж байгаа төв цэвэрлэх байгууламж дахиад яг адилхан нөхцөлд орно.
За тэр чинь ингээд нүүн эргэх процессороо тэр цэвэр цэвэрлэх байгууламж хэрвээ бүтэн цэвэрлэж чадахгүй юм бол туул гол руу дутуу цэвэрсэн ус хаяна. За тэгэл бодоод туул гол руу бидний бидний унд усаа авдаг гол руу доод урсгал руу тэр хамаг юмнууд чинь орно л гэсэн үг. Зүгээр энэ бол бүр ингээ факт болсон. Хин ч нуухааргүй хэцүү болсон байхгүй. За тэгээд энийг болиулахын тулд үйлдвэрүүдийг нөгөө үйлдвэрийн хаягдл усаа урьдчилан цэвэрлэгээд шүү дээ. Үйлдвэрийн хаягдл усаа урьдчилан цэвэрлүүлэхийн тулд тийм төлөвлөгөө гарсан байхгүй юу? 21 онд засгийн газар. Энийг хэрэгжүүлэх гээл яваад байгаа юм. Үйлдвэрүүд тэхийн тулд хуулиараа бүр хариуцсан үүрэг байгаа. Тэр хуулинд нь юугээ заасан бэ гэхээр за би үйлдвэр байлаа гэж бод. Тэгээ би ингээд зөндөө ингээд ашиг олж байгаа. Гэхдээ хаягдл усаа би тодорхой хэмжээгээр нэг стандартын юунд нийцтэл нь урьдчилан цэвэрлэх байгууламжаар оруулаад цэвэрлээд цэвэрлээд үйлдвэр болгонд иргэдээ. Тийм үйлдвэр болгонд иргэдээ. Урьдчилан цэвэрлэх байгууламж бариад тэрнийгээ цааш нь одоо юу руу нэг шугам руугаа нийлүүлэх хэрэгтэй. Хайж байгаа шугам руугаа нийлүүлэх хэрэгтэй. Гэсэн чинь манай Улаанбаатар хотод ер нь бол энэ хуулиараа бүх үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд хамаатай хууль заяа. За тэгээд энэ юуны ажлын хэсэг гэдэг байгаа тийм түрүү ярьсан. Байгууллагын ажлын хэсэг ингээд нийлээд яаж юу гаргасан бэ гэхээр эхний ээлжинд энэ хаягдл усны маш нэлээд их хувийг эзэлж байгаа их хувийг гаргаж байгаа 100-аад томоохон үйлдвэр хажуудаа урьдчилан цэвэрлэх байгууламж барьчвал эхний ээлжинд шүү. Барьчвал бидний энэ асуудал хөрхөн шийдэгдэх гээд байна. Гээд 100 үйлдвэрийн нэр ингээд чагсаал гаргацсан байгаа юм. Тэрнээс нь тэгсэн чинь одоогийн байгаа байдлаар за сүүлд тоо 35 үйлдвэр л урьдчилан цэвэрлэх байгууламж барьсан байгаа. Нөгөө 70 маань урьдчилан цэвэрлэх байгууламжаа бариагүй байж байгаа. Хуулиа хэрэгжүүлэхгүй байх гэсэн үг шүү дээ. Одоо баг ярих юм бол тийм энэ чинь хуулийн хариуцлага байхгүй юу? Ер нь бол тийм. Тэгэхээр шүүн тунгай аян маань хана орж иж байгаа гэхэлэр энэ үйлдвэрүүдийг та хэд маань энэ урьдчилан цэвэрлэх байгууламжаа бариад өгөөч. За нөгөөтэйгөр эн чинь Монгол бас урьд нь хэрэгжиж байгаагүй ажил болохоор үйлдвэрүүдийн талаас үйлдвэрүүдийг бас ингээд за хуулийнхаа тэр юг анханасаа яагаагүй гэдэг бас мэдээж үйлдвэрүүдийн хариуцлага яригдчихэж байгаа ч гэсэн нөгөө талаас цаадуул чи хий гэд мэдээлэл байхгүй хүмүүс бас байна. Ойлголт байхгүй яаж хийх үү гэдэг. Тэгээд энэ шүүн тунгай аянаар дамжуулаад хэрэгтэй мэдээллүүдийг нь тэднэрт өгч байгаа. Ингээ шүү тэндээс асуугаарай. Ийм гараа жишээлбэл Монголын мянганы сорилтын сангаас санаачлаад энэ дээр бас энэ усны салбарын доктортой байдлыг хэрэгжүүлэх төслийн хүрээнд юу хийсэн бэ гэхээр үйлдвэрүүдэд зориулсан гарын авлага гэсэн. Тэр гарын авлаганд юу байна вэ гэхээр анхан шатны үйлдвэрүүдэд зориулсан үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж одоо захий хийгээд шийдлээ шүү дээ. Тэгэнгუთ тэр гарын авлагыг аваад тэр бол одоо ингээд үнгүү онлайнаар ч байж байгаа. Уншаад за манайх ийм үйлдвэр юм биш үү? За манайх энд нь хамрагдд юм. Манайд урьдчилан цэвэрлэх байгууламж барихтаа нэг эд хэрээний юм байдгийн байна. Бүр санхүүгийнх нь тооцоол хүртэл ингээд ийм юмнуудыг тийм гарын авлага гаргасан байхгүй. За тэр бол гэхдээ бүгднгийн ингээд аманд нь ингээд хоол халбагч өгж байгаа биш. Ерөнхийдөө эхний ээлжинд тэр гарын авлагыг аваад ингээд танилцсан байхад үйлдвэрүүд нэг чигтэй болчихсон. Ойлголттой. Тий, ойлголттой болчихсон. За энэ хавьд юм биш үү. Тэр гарын авлагыг бас танилцуулж энэ шүүн тунгаяараа дамжуулаад хэвлэлийн Монголын хэвлэлийн хүрээлэн гэж байгууллагатайгаа хамтраад Монголын мянганы сорилтын сан хэвлэлийн хүрээлэн хоёр нийлээд ийм аяныг явуулж байгаа маа. Шүүн тунгай гэсэн аяныг явуулж байгаа маа. Ерөнхийдөө бол шүүх ёстой юм байна те. Бид нар ах уйд ч үйлдвэр дээр ч гэсэн шүүх ёстой юм байна. Тунгай гэдэг нь бас сайн хайж байгаа юм а бид нар тунгааж бодох ёстой байна л гэж томоор нь зургаараа боддог болох хэрэгтэй байгаад байна тийм байна те. За маш их баярлалаа. Одоо Монголын мянганы сорилтын сангийн усны доктортой байдлыг хангах төслийн медиа хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх манай бэлгүүтэй маань оролцлоо. Маш их баярлалаа. Тэгээд эндээс бас бид бүхэн ч гэсэн маш их одоо шүүн тунгаасан байхаа гэж найдаж байна. Ингээд MCX-тэй дараагийн дугаараар уулзцгаая.